За ингээд сонгон шалралт явагдаад гүйс шалгараад за одоо бол зураг цэцлэгдээд үйлдвэрлэлийн шатанд явж байна гэсэн ийм байдлаар байна. За ерөнхий гэрээний хугацаа бол 12 сарын 30-нд дуусах ёстой 26 оны. За тэгэхээр одоогийн байдлаар бол эхний үйл ажиллагаанууд бол хэв явагдсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. 2026 оны 10 сарын 1-ээс үйлдвэрлэл дуусч бүрэн орж ирээд усралтай ажил эхэлнэ гэсэн ийм графиктэй явж байгаа. Тэгэхээр энэ графикын дагуу одоо үйлдвэрлэлийн ажиллагаа явагдаж байна. За үеийн бэлтгэлийн хувьд бол 2025-26 оны үеийн бэлтгэл ажил бид нар бүрэн хангаад 24-25 оны үйл авч ирсэн дулааны эрчим хүч болон дулааны эрчим хүчийг бол бууруулахгүй байх ийм зорилт тавьж ажилласан. За энэ байдлаар ямар ч бидний хийсэн засвар үйлчлэгээ за нэмэлт тоног төхөөрөмжийн ажлууд хийх дууссаны үр дүнд бол дулааны эрчим хүчийг бууруулаагүй бага зэргийн өсөлттэйгээр ингээд одоо дулааны эрчим хүчийг даваад өвлийг ажлыг даваад гарсан байж байгаа. За шинжилгээ ажлууд бол манай дээр 2 төрлийн шинжилгээ ажил явагдаж байна. Нэг нь бол манайх саяын аврын өсөлтөөр зогссноос бусад 8 төрбинтэй 8 төрбиний маань ерөнхий үйлдвэрлэлээс тогтоосон ажил ёстой цаг нь дууссан. 220 мянган цаг ажиллах ёстой. Хамгийн доотын төрбин одоо 250 мянган цаг буюу 30 мянган цагаар илүү ажилласан. 30-аас 50 мянган цагаар илүү ажилласан явж байгаа. За энэний нэг төрбинийг станцын дугаараар төрбин генератор номер 7 гэсэн төрбинийг салбарын хяналтын газраас улсын ахлах байцаар зогсоосон. Ажиллагааг нь энэ бол эрсдэлтэй түвшинд хүрсэн байна. Өндөр дартын цилиндр дээр металлын бүтцийн задралд орсон. Том ан цавууд үүссэн. Ингээд зогсоосон. За энийг мөн энэ 2026 онд шинжлэх ажил хийгдэж байна. За буулгалтын ажил бүрэн дууссан. За ажлын цар хүрээний хэмжээ бүрэн тодорхойлогдсон. За тэгээд одоо бас мөн үйлдвэрлэлийн шатанд явж байгаа. 2026 оны 12 сарын 21-нд үйлдвэрлэл ажил бүрэн дуусна гэсэн юм гэрээтэй бас хийгдэж явж байна. За бусад зүгээр үндсэн тоноглолтын их засварын үед бол бид нар 2026-аас 2027 оны өвлийг ачаалт битгэх ажлаа эхэлсэн явж байна. Хүс зүй шалгарсан өөрсдийн хийх ажлууд эхэлсэн. За 100-ны болоод турбины их засвар дээр хийгдэх ажлуудыг мөн өөрсдийн хүчээрээ энэ 3 дугаар сараас эхлээд эхлүүлсэн байж байна. За 4 сарын 15 буюу өнөөдрөөс хамгийн том 100-ныхаа 220 100-ныхаа нэг их засварын ажлыг эхлүүлж байна. Тэгээд ингээд их шилийнхаа өвлийн бэлтгэл ажлыг бид нар ханх ажлыг эхэлсэн явж байна. Ер нь бол станцад тулгамдсан хамгийн том асуудал шинжилгээний асуудал байгаа. Манай станц 1968 онд анхныхаа эрчим хүчний үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн шүү дээ. Одоо ингээд баг 58 жил болсон 60 дахь жилээр болох гэж байна. Тэгэхээр тоноглууд маань насжилтан төрөний миний гэснээр турбинууд маань бүгдээр 30 мянгаас 50 мянган цагаар илүү ажилласан явж байгаа. Энэ өөрөө маш том эрсдэл. Эрчим хүчний салбарын хяналтаас бидний турбинуудыг хэсэгчлэн зогсоогоо дахид засвар хийлгээд хяналтанд ор ингээд ажиллаж байгаа турбинууд байна. Тэгэхээр энийг шинжлэх нь бол нэн тэргүүний асуудал юм а гэдгийг бид нар эрчим хүчний сайдаа уламжлана. За тэгээд энэ шинжилгээ хийгдэж мэдээж цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл гэдгээс илүү өнөөдөр Улаанбаатар хотын дулаан хангамжийн эрсдэл бол ачаалтаа бүрэн тулцсан даацаасаа хэтэрсэн ингэ явж штэ. Тэгэхээр манай турбинууд хостон үйлдвэрлэл хийгдэж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг учраас энэ турбинууд шилжигдэх юм бол Улаанбаатарын дулаан хангамжид бас томоохон шинжилэл болно. Найдвартай ажиллагаа нэмэгдэнэ. Тэгэхээр зэрэг энэ байдал дээр хараад мэдээж бид нар жижиг их суруудаа бол ингээд өөрсдийн хэмжээнд хийгээд явж чадж байна. Тэгэхээр энэ томхон турбины шинжилгүүдийг бол ойрын хугацаанд зайлшгүй хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай байна гэсэн ийм л санал хүслийг тавина. Хөрөнгө оруулалт гэж байна. За бидний эхний тооцоолоор бол нэг турбиныг 25 турбиныг шинжилгээд 40 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэсэн ийм төсөв гарч байгаа. Тэгэхээр одоо үлдсэн 3 турбиныг шинжилэх юм бол нэг 120 тэрбум төгрөгийн үлдсэн 3 турбиныг шинжилэх нэ. Тэгэх юм бол цахилгаан ачааллын авах бидний даас нэмэгдэнэ. Дээрээс нь дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, үйлдвэрлэлийн өөрийнх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань илүү нэмэгдэнэ гэсэн үг байна. Тэгэхээр энэ хэмжээгээр Улаанбаатарын хотын оршин суугчдын дулаан хангамжид илүү найдвартай ажиллагаа нэмэгдэнэ л гэсэн үг. Сая өнгөрсөн одоо дэлбэрсэн турбин ч мах холцсонгүй шинэ турбин байсан тийм. Тэгэхээр ослын шалтгаан нөхцөл тогтоогдсон байна. Одоо ингээд засварын ажил хийгээ явж байхад яг энэс болсон байна гэж хэлсэн та бүхэн гарсан уу? За ер нь бол эрчим хүчний яам салбарын хяналтын газраас гаргасан дүгнэлтүүд гарсан. Техник ашиглалтын дүрмийн тодорхой заалтууд бол бас хэмжээнд зөрчигдсэн байна гэсэн ийм дүгнэлт гарсан байж байгаа. За хүн хууль хүчний байгууллагууд бол энэ шалгаж байгаа ажил дуусаагүй явж байгаа. Тэнд хэрэг бүрдэлцэх юм уу юмнууд нь бол эцэг дүгнэлт гараагүй явж байгаа гэсэн. Тэгэхээр танад үйлдвэрлэлийн нөгөө аюулгүй ажиллагааны дүрм алдагдсан. Яг тий тухайн зогсолтын үед бол бас зогсолтын үед тэрний өмнөх процессууд бол бас тодорхой хэмжээний зарим техник дүрмийн шаардлагууд техник дүрмүүд зөрчигдсөн байна гэсэн дүгнэлт гарсан байж байгаа. Ер нь одоо цаашдаа дахиад ийм хэмжээний осч гэдэг юм уу гахгүй
баах баталгаа байгаа юу та одоо яаж ажиллаж байна аюул байдлаар. Гэхдээ бид нэг эрсдлийг устгах тодорхой арга хэмжээнүүдийг байнга авч ажиллаж байна. Одоо бид нар хамгийн ихний эжинд бол энэ хугацаанд дууссан. Бид нар бол ажил хугацаа дууссан гэдэг нь тухайн турбины чинь бүгд өөрөөр металл хийсэн шүү дээ. Тухайн металлууд нь бүгд өндөр чанаржуулсан хороо молибден ванадыг гэдэг ингээд чанаржуулагч элементүүдээр чанаржуулаад 450 540 градусын температур даагаад ажиллаж явах хэрэгтэй. Дотор нь 100 кг сантиметр квадрат хүн дээр 100 кг ачаал дарж явах ийм хүчинд ор ажиллаж байгаа ийм тоноглууд байхгүй юу. Тэгвэл энэ өөрөө ийм өндөр элементүүдээр чанаржуулсан байх хэрэгтэй элементүүд чинь бүх гадаргуу бүх металлын төвшөндөө жиг тархацтай байх хэрэгтэй тийм. Тэгвэл тэр нь өөрөө хэсэг хэсгээрээ бөөгнөрөөд ингээд нэгсэндээ ийдсэн гашилж ийн гэсэн үг шүү дээ. Сүү гашилдаг шиг ингээд гашилсан байдлаар энд тэндээ ингээд болж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ийм нөхцөл байдалд орсон эдгээрийг бол ойрхон шалгаж үзэж гин, металлын шалгаж шинжилгээнүүд хийж гин, гарчилж байгаа ан цав юмнуудыг шалгаж засварлаж гин. Энийг салбарын хяналтын газруудад шалгуулж үзүүлж гин. За ингээд эрсдлүүдийг багасгаад энэ төвшөндөө ажиллаж байгаа юм. Тэгэхээр бид нар 100% баталгаатай ажилланаа, ямар нэг эрсдэл гарахгүй гэдэг ингээд амлах нь бол бас учир дутагдaltaй. Мэдээж эрсдлийг бууруулахын төлөө бид нар бүх боломжтой арга хэмжээнд аваад ажиллаж байна.